уулуурхай салбарт өрнөлтний дахинд чиг хандлага мэдээж өөрчлөгдөж байна. За ногоон шилжилт рүү шилжиж байгаа автоматжуулалтыг бас нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа шиг байна. Тэгэхээр яг дотоодын нийлүүлэгч компаниудын хувьд за жишээ нь танай компанийн хувьд ямар шинэ техник технологиг энэ арга хэмжээгээр танилцуулж байгаа гэж бодож байна. За манай компанийн хувьд бол одоо өнөөдрийн Mining Export бол одоо HLK компани бол 8 дахь чиглэлд оролцож байна. За манай компани Maxam уулуурхай 60 тонноос 240 тонны авцсан смолын дуугаар оролцоо. Дээр нь одоо Вечай, Ловлийн одоо excavator, даам, одоо коуш гэсэн техникүүдээр оролцож байна. За ер нь бол Азийн зах зээл дээр бол одоо эрчимтэй шилжилт одоо хийгдэж байна. Энэ бол хайбрид одоо цахилгаан гэсэн техник рүү шилжилттэй холбогдлолтой маш эрчимтэй явагдаж байна. За манай компани бол Вечай, Ловл гэдэг одоо уулуурхай авцаамын техникээр одоо энэ экспортоор оролцож байгаа. Энэ бол одоо хайбрид болон одоо цахилгаан шилжилт нь бол одоо дамп дээр эрчимтэй хийгдэж байгаа. Энэ бол өртөг зардлыг бууруулах, ингэснээр бол одоо жолоочоос хамаарна, хүнээс хамааралтай эвдэрлийг одоо 85% багасгах, дээр нь бүтээмжийг нэмэгдүүлж байгаа болохоор маш эрчимтэй шилжилт төлөвлөгөөнүүдийг хийж байна. Тэгээд Вечай Ловл бол одоо хайбрид болон цахилгаан дампыг одоо нэвтрүүлээд одоо дөрөвдөгчлөлтэй болж байгаа. Индонез, Орос болон Азийн зах зээл дээр эрчимтэй нийлүүлээд энэ жилээс бол одоо Монголын зах зээл дээр бол 90 тонны дамп, 110 тонны дампыг бол хайбридыг оруулж ирээд ажиллаж байна манайхаа. Тэгэхээр эрчимчний хэмнэлтэд бас тоног төхөөрөмжүүд байгаа гэж та сая дурдчихсан тийм. Тэгэхээр яг эдгээр төрлийн бүтээгдэхүүний эрэлт Монголын зах зээл хэр зэрэг байна гэж харж байна. Компаниуд хэр зэрэг сонирхож байна. За ер нь бол яг 100% шилжилт бол цахилгаан гэдэг дээр бол бас учир дутагдaltaй. Яагаад гэж хэлж байгаа гэхээр Монголын хувьд бол хүүтний цаг агаарын хувьд тийм цахилгаан уурхаануудын одоо цахилгаан хангамжийн хувьд гэдэг бол энэ бас том асуудал болж хувирж байгаа. Хайбридгийн хувьд бол одоо яг ингээ эрчим хүчит холбогдохгүйгээр ер нь бол дизель одоо батарейгаар хослсон байдлаар эхний ээлжинд шилжилт хөдөлгөөнүүд амар эрчимтэй энэ дампан дээр авцсан смол дээр бол хийгдэж байна. Энэ нь бол одоо төршний хэмнэлтийг бол 20% нэмэгдүүлж, дээр нь бол одоо бүтээмжүүдийг бол одоо нэг 20-оос 30% нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай байна. Тэр яг зах зээлийн өсөлтийг бас одоо сегментээр нь хуваалцах юм бол одоо том ил урхайн техник хэрэгсэл гэж байна тий. За мөн дунд авирын техник гэж байна. Тэгээд аль сегментэд илүү одоо хурдан өсөлт ажиллаж гэсэн таны бодлоо? За ер нь бол одоо уул уурхайн компаниуд бол одоо ер нь бол бүтээлийн техник одоо нүүрс одоо тий төмрийн худалдаа одоо экспортлдог түгэд дээр бол эрчимтэй бүтээлийн техник дээр ач холбогдол гэж явдаг. Монгол улсын ер нь бол одоо уул уурхайн салбар бол одоо экспортын орлогын одоо 80-90% гэдэг шиг яг энэ хоёр бүтээгдэхүүнээр онцолж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай компани ч гэсэн одоо яг ийм чиглэлийн бүтээгдэхүүн одоо уул уурхайн техник дугуй худалдаалж байна. Тэгээ ер нь бол манай компани бол нэг энэ жил бол 1007 кубын шанахтай 1000 одоо лавл экскаватор оё одоо яг нүүрс төмрийн өдөр дээр бол ашиглагдаж байна. За ер нь уул уурхайн компаниудын хувьд өртөг зардлаа бууруулахын тулд эрчимтэй шилжилт хөдөлгөөнүүдийг хийж байна. Тэр бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр ер нь сүүлийн үед техник технологи амар эрчимтэй инновац нэвтрүүлснээр бол хятадын одоо үйлдвэрлэгч нар бол Вечай Ловл бол 90 тонны дампуудыг инновацийн шинжилэлтэй бүтээмжийг буулгах, эвдрэл багтаа байх автоматжуулалтыг нэвтрүүлснээр бол маш эрчимтэй шилжиж энэ жил гэхэд бол одоо манайх нийтдээ бол 50 дампыг 90 тонны дампыг одоо бүтээлийн техник том аврын уул уурхай зориулснаар худалдаалт бодлогцоор байна. Тэгээд танай компанийн жишээ нь бол дэд бүтцийн тал дээр ямар стратегтэй төлөвлөгөөтэй ажилладаг вэ? Одоо тоног төхөөрөмжөө худалдаа авсан компанид одоо тээвэрлэлт хийдэг үү? Эсвэл бусад одоо үйл ажиллагаа хариуцсан бусад компаниудаар? За ер нь бол одоо техник худалдааны хамгийн гол чухал зүйл бол after service гэдэг. Сэлбэг хангалтын хувьд засварын хувьд гэж байдаг. Дээр нь бол одоо нэвтрүүлэгч байгаа уурхай дээр зориулагдсан техникийг заавалчгүй одоо оруулж ирж худалдаах нь бол одоо хэрэглэгчийн хувьд бол хамгийн зохимжтой байдаг. Жишээ нь хэм бол одоо уул уурхайн дампны хувьд бол одоо экскаваторын хувьд одоо шалганаас ахуулаад тэ шүднээс ахуулаад одоо зөв одоо төмрийн уурхай гэх юм бол хатуу гам байх. Нөгөө дамп авцсан смолын хувьд бол одоо холын зайн тээвэрлэхгүй, ойрын зайн тээвэрлэхгүй, дугууны сонголт, бус юмны сонголтын хувьд бол ингэж хийснээрээ бол анх хэрэглэгчтэй яг зөв бүтээгдэхүүнийг санал болгож тэгээ уурхай дээр бол одоо сэлбэг засварыг бол одоо дуудлага баталгаа хугацааны хувьд бол байнгын доктортой хангаж ажиллаж байна. Одоо яг ийм байдлаар бол манайх зах цэцээ, өмнө говийн зах цэцээ дээр түшиглэж одоо Улаанбаатар тэгээд өмнө говийн Шивээ хөрөнгө баавтын уурхаануудад түшиглэжсэн 3 поинтээр одоо
сток үүсгэж тэгээд ер нь бол хангааны нийлүүлэлт сэлбэгийн хангааны нийлүүлэлтээр ажиллаж байна. Тэр яг одоо ойролт орондод болж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бас засгийн газрууд зам хувийн хвшлийн бүгдээрээ бас бэлэн байдлаа хангаж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр яг одоо тээвэрлэдэг үн бас нэмэгдэх эрсдэл нэмэгдэж байна тий. Түүхийн эдийн үнүүд бол өсөх эрсдэлтэй болж байна. Тэгэхээр танай компанийн хувьд одоо ойрын хугацаанд ямар эрсдлүүдийг харж ийн зам бэлэн байдлаа ямар байдлаар одоо тооцоолж эхэлж байна. За ер нь бол одоо үйлдвэрлэгч одоо үйлдвэрүүд маань бол одоо тодорхой хэмжээний одоо ер нь бол одоо зах зээлийн хомсдол гэж зүйл болж байна. Одоо яг Иран одоо тэр байлдаанаас болоод одоо певер бүтээгдэхүүн тэгээд түш одоо ингээ одоо үн өсөж байгаа. Дугууны хувьд гэх юм бол одоо гол түүхийд бол одоо түшнээс гаргаж авдаг эрзэнийг тэгээд энэ нь бол одоо түш одоо зах зээл дээр бол 2-2-оос 2.5 дахин үн өссөнтэй холбогдуулаад одоо дугуун бүтээгдэхүүн дээр бас тодорхой хэмжээний үн өсөлтөө ингээд графиктайгаа үн өсөө явж байна. Одоо 4 сар, 5 сар. Тэгээ энэ одоо дайн байлдаан цаашаа яг хэр удаан үргэлжлэх вэ? Түүхийдээ хомсдол хэд удаан одоо хэвийн байдалд орох вэ гэдэг ийм нөхцөл байдлууд бас анзаарэгдэж байна. Түлшнээс бас хамаарсан логистикийн хувьд бол одоо логистик одоогийн байдлаар бол 4 сард бол нэг 20% нэмэгдэлтэй явагдаж байна. Энэ цаашаа одоо яаж үргэлжлэх нь одоохондоо яг энэ нөхцөл байдал одоо тий дайны нөхцөл байдал одоо намжих уу цаашаа үргэлжлэх үү гэдгээс хамаараад ер нь бол тээвэр логистикийн бүх компаниуд ер нь бол одоо нэг сар гэдэг шиг үнэ гаргаж ингэж явж байна. Тэгээ 5 сард ямар нөхцөл байдлаас ямар хөө ахын тодорхой бас байдалтай байна.